Чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд. Социологийн судалгаагаар дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг Чехийн STEM хэмээх агентлагаас Чех улсын иргэд аль улсын иргэдийг хамгийн эергээр, аль улсынхныг хамгийн сөргөөр хардаг вэ гэдгийг тодорхойлох судалгааг жил бүр явуулдаг билээ. Судалгаанд оролцогчид бусад улсыг 1-5 оноогоор үнэлдэг бөгөөд 1 оноо нь хамгийн эерэг, 5 оноо нь хамгийн сөрөг үнэлгээг илэрхийлдэг. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд хэдэн сонирхолтой өөрчлөлт тус судалгаагаар илэрчээ. Жишээ нь олон жилийн турш Чехүүдийн хамгийн дуртай улсаар шалгарч байсан Словак улс жагсаалтын 2 дугаарт орсон бол 1-р байранд Чехийн урд хүрч Австри улс орсон байна. Австри улсад нийт судалгаанд оролцогчдын өгсөн үнэлгээг харахад тэдний 71% нь 1 эсвэл 2 гэсэн эерэг үнэлгээ өгсөн бол 24% нь 3 оноо, үлдсэн 5% нь 4 эсвэл 5 оноог өгчээ. Харин Словак улсад өгсөн үнэлгээг задлан харвал 1 болон 2 оноо өгсөн оролцогчдын хэмжээ Австрихтай ижил буюу 71% байгаа ч 3 оноо өгсөн оролцогчдын эзлэх хувь арай бага буюу 21%, 4 болон 5 оноо өгсөн оролцогчдын эзлэх хувь нь арай их буюу 9% байна. Ингээд эерэг үнэлгээ буюу 1 ба 2 оноо өгсөн оролцогчдын хувь хэмжээгээр нь эренбэлвэл 1-р Австри, 2-т Словак, 3-т Швейцар, 4-т Итали, 5-т Польш, 6-т Нидерланд, 7-т Дани, 8-т Норвеги, 9-т Канада, 10-т Швед улс тус бичигдэж байна. Эсвэргээр нь сөрөг үнэлгээ түлхүү авсан улсуудыг харвал уламжлал 9 ороо, Орос, Хятад, Турк, Украин улсууд байгаагаас гадна Израиль, Палестин улсууд нэмэгдэж орж ирсэн байна. Тодорхойлбол хамгийн бага эерэг үнэлгээ авсан улс нь энэ оны хувьд Палестин улс болжээ. Судалгаанд оролцогчдын ердөө 12% нь тус улсад эерэг үнэлгээ буюу 1 эсвэл 2 оноо өгсөн байна. Эсвэргээр 58% нь сөрөг буюу 4 эсвэл 5 оноог өгсөн бол үлдсэн 30% нь дундаж буюу 3 оноог өгсөн байна. Хамгийн бага эерэг үнэлгээ авсан орнуудын жагсаалтын 2 дугаарт 15% эерэг үнэлгээ авсан Орос улс оржээ. 3 дугаарт 19% эерэг үнэлгээгээр Хятад улс орсон бол 4-т 26% эерэг үнэлгээтэй Турк улс, 5-д 29% эерэг үнэлгээтэй Израиль, 6-д мөн 29% эерэг үнэлгээтэй Украин улс тус бичигджээ. Чехүүдийн Орос-Украинд хандах хандлага ерөнхийдөө сөрөг таланд давмгай байдаг. Энэ хандлага 2022 оны ихэнх хагаст буюу Орос-Украины дайн эхэлсний дараахан багагүй өөрчлөгдсөн түүхтэй. Тухайн үеийн судалгааны үр дүнгийн дэлгэрэнгүй тайлбарыг та бүхэн манай сонноос суугаас Чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд 2022 гэсэн гарчигтай бичлэгээс үзэх боломжтой. Товчхондоо тухайн үед Чехүүдийн Украинд өгөх эерэг үнэлгээ мэдэгдэхүйц нэмэгдэж эсвэргээрээ Орост өгсөн сөрөг үнэлгээ бүрч их болсон юм. Тэгвэл энэ байдал аажимдаа өөрчлөгдөж өдгөө Чехүүдийн Орос болон Украинд өгөх үнэлгээ дайнаас өмнөх үеийнх рүүгээ дөхөж эхэлж байна. Харин өнгөрөх онд Израиль Палестины мөргөлдөөн ширүүсний үр дүнд эдгээр улсад хандах Чехүүдийн сөрөг хандлага багагүй нэмэгджээ. Энэхүү судалгааны бас нэг сонирхолтой хэсэг бол дэлхийд нэр нөлөө бүхий улс төрчдөд Чехүүд хэрхэн ханддаг болохыг тодорхойлох хэсэг юм. Энэ хэсэгт судалгаанд оролцогчид 14 улс төрчдөд 1-5 оноо өгч оролцсон байна. Ингээд жагсаалтыг харвал эерэг үнэлгээ буюу 1 болон 2 оноо авсан хувь хэмжээгээрээ Словак улсын өмнөх ерөнхийлөгч Зузана Чапутова 68% эерэг үнэлгээтэйгээр жагсаалтыг тэргүүлсэн бол одоогийн ерөнхийлөгч Петр Пелегрини 38% эерэг үнэлгээтэйгээр жагсаалтын 7-д бичигдсэн байна. Жагсаалтын 2 дугаарт Папа Францис 62% эерэг үнэлгээтэйгээр бичигдсэн бол 3 дугаарт 48% эерэг үнэлгээгээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон оржээ. Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда 45% эерэг үнэлгээтэйгээр 4-т орсон байна. Харин 5 дугаарт Америкийн нэгдсэн улсын одоогийн ерөнхийлөгч Жо Байден 40% эерэг үнэлгээтэйгээр бичигджээ. Түүний хувьд анх ерөнхийлөгч болсон даруйда 55% эерэг үнэлгээ авч байсан ч энэ үзүүлэлт нь тун удалгүй эрс бурсан юм. Украины төрийн тэргүүн Володимир Зеленский төгсөн Чехүүдийн эерэг үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 8%-аар буурч 38% болсон байна. Жагсаалтын 8-9 дуурт бичигдсэн Германы канцлер Олаф Шолц болон Английн өмнөх ерөнхий сайд Риши Сунак нарт Чехүүдийн өгсөн эерэг үнэлгээ өнгөрсөн жилийнхээс ойролцоогоор 5%-аар буурч 36-35% эерэг үнэлгээг тус авчээ. 10-т орсон Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 33% эерэг үнэлгээ авсан бол 11-т орсон Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн 30% эерэг үнэлгээ авчээ. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин болон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар
15 болон 16% эерэг үнэлгээтэйгээр жагсаалтын 12, 13 дугаар байранд орсон байна. Гэхдээ энэтхэгийн ерөнхий сайд Модигийн тухайд судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 67% нь тус улс төрчийг мэдэхгүй гэж хариулсныг энд онцлох нь зүйтэй. Ингээд жагсаалтын сүүлийн байранд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин орсон байна. Түүнд судалгаанд оролцогчдын ердөө 13% нь эерэг үнэлгээ өгсөн бол 79% нь сөрөг үнэлгээ өгчээ.